За би арх ууч гэсэн юм уу яг. Нэнтуан гэсэн ч бас бид. Нэнтуан гэх анхны үеийг нэст гэдэг анхны үед анхаар тэгсэн би ганц ч үзсэн. Хоёрд нэг муухай санагдчихсэн нэг та. Яг хүүхэд насны өсвөр шийдэлтэй насны дээр явжсэн бодож юмыг үнцгэр хийж авдаг юм. Тэгээд тухайд нэгтэй санагдав. Тэгээд хоёр бүгд хатдаг юм. Ихэрчж тааж гэсэн. Тэрнээс шууд боломж 8 жил гараад усан гэдэг юм. Тэгээд ууж байгаа хугацаанд үгүй. Сүүл биеийг төвлөрсөн. Ирүүлжүүлэх цагтаагийн газраар тасрахгүй. Тэгээд янз бүрийн цогцолтын дээрэн танхаа тэгээд архив дагаад бүхэл муу мохоо юу бол тэр бүхэл аваад ирсэн. Хүн гэдгийг өөрөөр мэдтгүй мэхээ. Яг өөрөөр ямар болоод ямар айшсан гаргаад байгааг өөрөө төрсөн мэдгүй. Одоо нэг бодоод хараад сараад тасч болчихсон. Эхнэрийг бол би их зовсон. Тэгээд тэр нэг хүүтэй болсон. Нэг хүүтэй миний амьдралын нас орж одоо би тэгж үзтээ. Одоо би бүхнийг ухаарсан. Тухайд юу бараг ихний явж ирсэн болохоор би боолчихсон. Чат юу бид одоо өөрсдөө яаж юу ч хийсэн байх. Тийм арчиг болчихсон. Юу гэсэн юм ч хүн өөрөө хөтөлбөр тэр хүн видео тийг явж байгаа тэгж хийдэг тийм зүрхтэй ирэх гэж байна. Одоо зүрх байх болсон тухай. Тэр хүүхэд маань тэр хоёр орон. Манай ихнэр бол яг нэг хувийн компанид ажилладаг гэсэн. Би бол ямар ч ажилласан. Зүрх цаахан сургууль төгссөн, нэг диплом өгсөн. Ихнэрээр хичээлгээд ихнэрийг зодож дийлгэж цахимыг авч ярих угаал. Манай ихнэр нэг миний гүшээрээ хүүхдтэй нэг жоохон чихэрч юмсан жоохон аваад ирэхэд та мөнгө явах юм бэ. Тэр чихтэй мөнгө аваад 7 хоног хийчихсэн. Арх ууснаар хүний амьдрал хизээж сайхан болтгоо. Заавал амьдралчилдөө архив дараад найз нөхдөхгүй болно. Ажил төрөлхөө болно. Тэвс хүүхдийн хасаарч явж байгаа шүү дээ. Энийх нь их болоод арх уусан зөндөө баг. Тэгээд би үеийнхэн залуучуудыг өөрийнхөө үеийн залуучууд харахад төрсөн. Сайхан хэрэгтэй. Тэнгэрийн амьд шиг болж байгаа. Тэгээд би өөрөө харьцуулж бодсон л доо. Тэгэхэд би яаж ч бодсон. Хонос тараад ирсэн. Баялын махбат надаас ирж ирсэн.
Чи миний гэж сүсэд байна. Унтдаа унт минь. Зүудэнд нам цагаан уулгах нь сайхан шаарддаг. Будаадаа цай өгөн за. Ээж нь өглөө эрт босоод хүүдээ гоё хоол ич үгүй. Эбүү Бас. Амарыг унтааш. Шинэ тийчээ. Бас. Амарыг унтаа. Ой, бас.
Бос. Шүнчингөө интээ явдэ хаашгүй. Ой, чи босооч ой. Ой, босооч чи. Бос. Минь бос. Не өглөө. Минь хөтөшөт. Не өглөө. Шоо, явж. Гомшт. Нушич. Миний хүү яагаад үлээд байгаа? Ээж би өсөөтэй. Миний хүү жоохон төвчээрээ заа юу. Ээж нь одоохон гараад гоё юм аваад ирээ заа. За. Хөшөө. Би яваад ирэх үү? Яах юм бэ хэрэггүй. Чи зүгээр наана явчих. Би өөрөө явчих. Бичи. Намаа юу гэж бодов? Хэдэн алтар төгрөгч аваад архиуч нэгж бодсон юм уу? Норон минь чи яах гэж ингэж идэм бэ? Хин ч амайг тэгнэ гэсэн юм. Битгий ингэж ил. Тэвгүй бол яагаад байгаа юм чи? Хөшөө юм хараа. Би явчихд. Чиг бол нэг хөдөлтөгч хэрэг дуртай аваад буулаа зогсож байна. Хөшөө би явчихд хүмүүс үсэт байна гэж. Би сүм гэж хараад байна. Газ би явчихд ирэл та. За. Хүүдээ нэг цайны бичээ. Тэгээд нэг талах. Үлдэнд нь өөртөө тамхи аваад гэсэн. Маш тамхи байгаа шүү. Газ.
яга ноо зинхэр шар яга ноо зинхэр. Ээж аав надад гоё хоол авчирна гэсэн яач вэ? чин тайлмаа ногсроо. Алгавал та нар. Тэс зайлаад алгавал та нар. Пастор. Яа бидний яагаад ингэж байгаа бэ? Гоё хоол авч өгнө гэчихэд Битгий ойлаа юу. Ийм мундаг том хүн чинь хизээ ингэж үлж ирсэн. Ээж нь үгүй гоё юм багт юм уу та? Ээж нь нөгөө. Энэ хорвоо дээр архинаас болж өчнөн олон ээжүүд гэрэлт ирээдүй болсон хүүхдүүд минь амьдралын хэцүүг үүрэн халуун хүйтэн харанхуй айдсын дунд амьдарч байна.